Амар юмд байцгаана уу? Эрхэм подкастын маань үзэгчид, сонсогчдоо. Mind Power подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийнхан дугаараар мөнгө ба даалд ухамсар сэдвээр ярилцъя гэж сэтгүүлч редактор Дөлгөөнийгөө надаас асуулт асууж өгөөч гэж өрөөд байгаа. За сонирхолтой сэдв те мөнгө даалд ухамсар хоёр хэрхэн хоорондоо холбогдох вэ гэж. За яг үнэндээ бол өнөөгийн нийгэм бол тэр чигтээ мөнгөний боолчлолд автцсан ийм нийгэм байгаа. За хүн болгон өр зээлтэй байна. Түүнийгээ даваад хадгаламж хэрхэн хуримтлал өөртөө бий болгох вэ гэд ингээд сар тутмын олж байгаа тогтмол цалин орлого маань бол үүндээ хуримтлал бий болгоход хүрэлцээгүй ийм нөхцөл байдалтай байгаа даа л та. За хөдөлмөрийн зах зээл маань ч гэсэн асуудалтай байгаа тий. Тэгэхээр ийм нөгөө хүнд цаг үед манай Монгол улсын үндсэн мөнгөн дэвсгэрт маань үнэлэмж нь унтсан байгаа үед гадаад валютад дарлуулж байгаа энэ цаг үед өрх гэрийнхаа санхүүг те зөвхөн одоо хэрэглээний хооронд биш үл хүрэлцэх байдлаар бус хангалттай хүрэлцээтэй байх энэ одоо юу гэдэг мөнгөний тэр энерги урсгалыг хэрхэн яаж өөртөө бий болох вэ гэж зотоод тоо. Аха тий. Яахаа хүн болгоны л хүсдэг, хүн болгоны л хичээж байгаа, сонирхож байгаа сэдв байх л да мөнгөтэй холбоотой гэхлээр чинь тий. Тэгэд мөнгө санхүүгийн бидний энэ хувь хүний мөнгө санхүүгийн байдал бол мэдээж таны хэлж байгаагаар энэ улс орны эдийн засаг, гадаад нөхцөл байдлуудаас хамаарна. Бид нар чинь ерөөсөө юм нөгөө шүтэн барилдсан гэдэг штэ тий. Энэ харилцсан бие биенээсээ хамаарсан юм нийгэм соёлын орчин нөхцөлд амьдарч байгаа л та. Тэгээ гадаад энэ орчин нөхцөл бол бидний мөнгө санхуд нөлөөлөх үү гэвэл нөлөөлнө. Гэхдээ хувьхан өөрөө нөлөөлөхгүй байлгаж бас болно. Чадна. За яах вэ? Ихэнхдээ бид нар бол яадгүй гэхлээр за ингээл улс орны эдийн засаг тааруухан байна ч гэдэг юм уу. Тэгэл хүмүүс мөнгөгүй байна. Тийм учраас би мөнгөгүй байна. Цалин бага байна. Тийм учраас би мөнгөгүй байна. Энэ тэрэ та нөгөө тий улс төрийнхэн ийм байгаа учраас улс орон хөгжихгүй бид нар мөнгөгүй байна гэл ингээл ийм л өөрөөр хэлбэл өөрийнхөө мөнгө санхүүгийн хувьд хараат бус байж чадахгүй байгаа нөхцөл байдалтай гадаад энэ улс төр нийгэм соёлын орчин нөхцлөө буруутгаж штэ. Энэ дээр бол гаднаас хамаарч байгаа. Гэхдээ бид нар өөрийн гэсэн санхүүгийн эрхчлөөг хэн бүтээж чадах юм гэхээр бид нар өөрсдөө л бүтээж чадна. Гадаад ямар ч орчин нөхцлөөс үл хамааран ямар ч одоо ядуу улс орнд нэг баян хүн байгаа штэ. Нэг ч юм уу хэсэг бүлэг баян хүн байгаа штэ тий. Ямар ч дайн байлдаантай улсад хүртэл хүмүүс баяжчихл байдаг. Тэгэхээр бидний дотоод энэ ухамсар бидний тэрнээсээ хамаарат өөрсдийнхөө санхүүгийн амжилтыг ямар ч орчин нөхцөл бид нар бүтээх боломжтой. Тэгэхээр энэ дээр бол юу яригдах вэ гэхээр хамгийн түрүүнд бид нар ингээ мөнгөний тухай ярихаар байна шүү дээ. Мөнгө гэд нэг юм Чингис хааны хөрөгдөртэй өнгөтэй цаасыг л бодоод байна шүү дээ тий. Мөнгө гэхлээр тийм л зүйлнүүдэнд төсөөлөгдөж байна шүү дээ тий. Тэгээ яг ингэж төсөөлөд байгаа нь өөрөө мөнгөний талаарх их буруу ойлголтыг бий болгочиход байгаа юм байна. Ямар сони. Тэгээ яаж төсөөлөх юм? Тий. Тэр нэг юм цаасан мөнгөнд тэмдэгт байна шүү дээ. Тэр мөнгөн цаасан тэмдэгтний хойноос бид нэр хөөцөлтөд байх юм бол одоо мөнгөтэй болоход хэцүү. Яагаад вэ? Тэгэхээр ч одоо яах юм? Бүтээмжийнхаа хойноос хөөцөлдөх юм. Зүйтэй тий. Яагаад гэхлээр тэр мөнгөн цаасан мөнгөн тэмдэгт чинь байна шүү дээ. Таны ямар нэгэн зүйл тийм цаасан мөнгөн тэмдэгт болж хувирж байгаа байхгүй да. Хувираад танд ирж байгаа. Тэр цаасан мөнгө маань хаа нэг газраас тэнгэрээс эсвэл тэр байгууллагын данснаас цалин болж бидний дансанд ороод байгаа зүйл биш юм аа. Бид нар өөрөөс маань тэр мөнгө чинь гарч байгаа байхгүй да. Ямар сонин төсөөл гэж уг нь үнэн л юм байна л да. Тий. Бидний өөрсдийн маань дотор маань байгаа ямар нэгэн зүйл мэдлэг байж болно, чадвар байж болно,
сэтгэлгээ байж болно те. Ийм зүйлээрээ бид нар тэр байгууллагт нэг юм хийж өгч байна. А тэрнийхэн хариуг бид нар цаасан хэлбэрээр авч байгаа. Чингис хааны зурагтай цаас хэлбэрээр авж байгааг юу гэж хэлэх вэ? Мөнгө гэж хэлнэ. Тэгэд мөнгө гэдэг тэр гадаад орчноос л нэг тийм иргэдэг зүйл гэж бид нар ойлгоод байгаа бол эндээс гарсан зүйл маань эргэж хувирч орж ирж байгааг мөнгө гэж хэлнэ. Ястаа сонин. За энэ яг ийм уул нь их бодит үнэн байна. Тэгээд нөгөө бодит үнэнлүүгээ нөгөө хөвшчихсэн тогтцсон ойлголтоо яаж өөрчлөх вэ? Би бол таныг ярихад бодож штэ би тэр хүнтэй тийм ажил хийхэд би тэдэн төгрөг гэж хэлнэ гэдэг. Эхлээд мөнгөө шууд бодсон юм биш үү хүн? Яг зүйтэй тий. Тэгэхээр чин та тэр хүнээс мөнгө авах гээд байгаа энэ чинь нэг тал нь л баггүй да. Та юу өгөх гэж байгаа юм? Энэ чинь ингээд энэ хоёр талаа хоёуланг нь бодно шүү дээ. Тийм үстэй. Тийм. Таны дотор байгаа нэг зүйл чинь тэр хүнд үнц нь болж очино. Тэрний хариуд тэр хүн мөнгө өгнө. Тэ? Таны өөрөөр хэлбэл таны дотор байгаа мэдлэг чадвар чинь л явж мөнгө болж эргэж цаасан тэмдэгт болж хувираад эргэж орж ирэхийг л мөнгө гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо ингээд бид нэр зөв ойлгох юм бол яах ёстой вэ гэхээр баялаг хаана байна? Мөнгө хаана байна? Дотор байж таарж байна уу? Тийм. Дотор байна. Өөрөө баялаг байна шүү дээ. Яг үнэ өөрөө баялаг. Миний дотор байгаа ухамсар, миний дотор байгаа мэдлэг чадвар, чадамж маань баялаг мөнгө байхгүй. Тэгвэл би мөнгөтэй болохын тулд яах ёстой? Хөгжих ёстой. Хөгжих ёстой. Энэ дотор байгаа зүйлүүдийнхээ тэр үнэлэмжийг өсгөх ёстой байхгүй та. Тийм ээ. Одоо дотроо ийм баялаггүй хүн байна шүү дээ. Дотроо баялаггүй хүн бол баялагтай болохгүй шүү дээ. За дотроо баялаггүй ухамсар мэдлэгийн оюун ухааны баялаггүй хүн бол яах вэ нөгөө дөрвөн мөчөөл ашиглана шүү дээ тийм. Дөрвөн мөчөө ашиглана. Бие махбодын ажиллаа хийж мөнгө болно. Тэгэхдээ дөрвөн мөчөө ашиглаж бие махбодоо ашиглаж мөнгө хий гэвэл маш урт цагаар тэгээ маш их хөдөлмөр шаардах. Хэдий их хөдөлмөр шаардаж юм хийн төдий чинээгээр мөнгө чинь их орж ирэх боломжтой болж байгаа бол оюун ухаан ухамсараа ашиглаж байгаа тохиолдолд бид нар энэ чинь аюу харьцангуй ойлголж байгаа байхгүй юу? Тэгэхээр үндсэндээ бидний баялаг бол бидний энэ авьяас чадвар, өөрийгөө үнэлэх үнэлэмж, мэдлэг энтертэй байна. За яг тэр өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдээ яагаад ороод ирж байгаа юм бэ гэхээр за ингээд сайхан мэдлэг ур чадвартай хүн байя гэж бодъё л да. Дотоод баялаг нь одоо яадгийн те энэ аягийг хийдэг юм мэдлэг чадвар тэр хүнд байна гэж бодъё. Дотоод баялаг. Тэгэхээр түрүүн та бүхэн ярианаас одоо ингээд ойлгогдож байгаа зүйл байна. Мөнгө эд баялаг бол дотор байна гэдэг нэг юм ойлголт. Тийм байна. Гарч ирсэн шүү дээ, тийм. Тэгэхээр тэрийг хоёулаа дотоод баялаг гэж нэрлэж заяа. Тэгээд дотоод баялаг нь энэ аягийг ингээд аюу гоё хийж чаддаг ийм баялаг байя гэж бодъё л да. Тэгтэл энийг тэр хүн үнэлдэггүй байх гэж бодъё. Их ихтэй үнэлдэггүй байхгүй бид нар. Нөгөө ингээл байдаг л нэг чадвар гэж хүлээж авдаг шүү дээ, тий. Тий, яагаад тэгэхээр нөгөө нэг онцлог нь яадаг вэ гэхээр дотоод эд баялаг гэдэг зүйл бол нүдэнд харагддаг байхгүй. Гадаад эд баялаг бол ингээ барилга байшин, машин унаа тэрэг нүдэнд харагдаж шít гарт баригдаж чинь тий. Тэгэхээр энийг хүн баялаг гэж хараад дотоод эд баялагаа бид нар баялаг гэж харддаг. Харагдахгүй учраас энэ дотор ч нэг тийм чадвар авьяас үзэгдэхгүй шүү дээ дотор тий юу байгаа. Харагдаж үзэгдэхгүй бай нэгдүгээрт нь хоёрдугаарт нь яадаг вэ гэхээр өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг юмны дотмогшолд орсон байдаг байхгүй. Яагаад вэ гэхээр бидний ер нь манай монголчуудын бидний ингээд өсөлтөрж байгаа хүмүүжил бол яадаг вэ гэхээр нэг тийм нийгэм соёлынх нь баг орчин юм уу илүү өөрийгөө дүүлэхөөс илүү бусдыг гэсэн нэг иймэрхүү байдалтай хүмүүждэг байхгүй. Одоо жоохон өөрийгөө үнэлээд ингээд ирэнгүүт чи өнгөрлөө, мойтлоо болохгүй. Одоо та нэг тийм үг сонсч ирсэн биз дээ нөгөө юу лээ? Өөрийгөө хэмэнд бодлоо энэ гэж тий. Өөр 10 жилийн сургуулиас боловсролын системд ингээд төсөж байгаа юм л та. Тэр энэ бол нэг ийм буруу ойлголт бас ингээд хүмүүжил бидний соёлын орчинд бий болдог байхгүй. Яагаад гэвэл хий хоосон өөрийгөө өнгөрөөгөөд өөрийгөө омойтуулаад байвал энэ бол буруу. Нөгөө дотоод эд баялаг байхгүй гэж. Дотоод эд баялаг байгаа бол тэрүүгээрээ хүн өөрөө өөрийгөө харин үнэлж явах хэрэгтэй. Тэр дотоод эд баялагаа үнэлж явах хэрэгтэй.
дотоод эд баялгаан үнэлээгүй, үнэлдэггүй ийм нийгэм соёл хүмүүжлэр хүмүүжсэн учраас дотор эд баялгаан үнэлж чаддаг байхгүй бид. Тэгээд тэр нь гадаад орчинд бол бүр үнэлгээгүй л байх. Бүр үнэлгээгүй л байна штэ тий. Та одоо ингээд нэг юутэй бай гэж бодъё л доо. За хоёр давхар нэг юм хаустай бай гэж бодъё л доо. Тэрийг та ерөөсөө ингээд үнэлэхгүй байх гэсэн үг. За нэг хэдэ сая төгрөгөөр үнэлчээ та суугаад байна гэсэн үг. За тэгвэл та тэр хаусаа сая төгрөгийн үн өгөөж л авна. Уул нь бол тэрбум төгрөгийн хаус. Сая төгрөгийн өгөөж л авна шүү дээ. Яг энэ шиг бид нар энэ дотор байгаа эд баялгаан зүй зохистой хэмжээнд нь үнэлэх ёстой юм. Нэгдүгürt, хоёрдугаарт мэдээж тэр дотоод эд баялагч нь мөнгө болж эргэж хуурж орж ирээд байгаа учраас тэрийг өсгөж өгчүүлж явах хэрэгтэй. Тэрийг өсгөж өгчүүлж явах хэрэгтэй. Энэ хоёр ингээ байж ээж бид нар сая нөгөө энэ нийгэм маань одоо мөнгөтэй мөнгөгүй хүмүүс их байна ч гэдэг юм уу те нийгмээс эд баялаг маань мөнгө маань хамаарат байгаа энэ хамаарлыг багасгаж өөрийн гэсэн эд баялаг өөрийн гэсэн санхүүгийн эрхчлөө бүтээх чадамж маань дотор маань ингээд өсөж бий болж эхэлнэ. Үнэндээ баялаг гэдэг бол цаасан мөнгө биш. Баялаг гэдэг бол энэ дотор байгаа баялаг бол жинхнээсээ баялаг. Бид нар гагцгүй энэ баялгаа мэдэрч үнэлж чадах хэрэгтэй. Итгэлт баяны нэг кинон дээр тунгалаг тамир дээр итгэлт баяны дүрийн хэлдэг үг гэдэг ч тийм. За тий. Заяагүй хүн гэж хэнийг хэлэх вэ гэхээр залхуу хүн л заяагүй гэдэг гэдэг. Тий. За гэтэл нэг ийм ойлголт байтал нөгөө талд нөгөө удам ухсааны асуудал яригдана. За тий. Бас л нөгөө хүргэн хүүдээр ч үлээ нөгөө хүүн хадмынхаасаа нүүх болоод ингэсэн юм уу ээж нь үгүй хүүм нь одоо манайх ерөөсөө насаараа ингээл үе удмаараа л ингээд айлын мал малдаж хаяа бараадаж амьдрсан одоо эндээс холдоод яах юм бэ гэдэг ч юм уу. Гэтэл ингээд бид нэр үе удмаараа ийм ядуу үгээгүй ядуу байсан гинлээ. Эсвэргээрээ бид нар чи үе удмаараа эд баялагын их тэнгэртэй сав дүүрэн явдаг гэд ийм ойлголтыг ч одоо манай яг энэ уламжлалт гэр бүлийн соёлтой энэ үндэстэн дотор бол их ярьдаг шүү дээ. Яг зөв. Тэгэхээр баялаг гэдэг бол дотор талд л байх. Дотор талд байгаа баялаг маань хамгийн нэгдүгээрт нь яаж байгаа вэ гэхээр түрүүн та бүхэн ярьсан мэдлэг боловсрол, ур чадвар гих мэтлэнгээр ингээд байна. Нэгт хоёрт нь яах вэ гэхлээр зэрэг төрөл бүрийн мэдээллүүд байгаа юм. Дотоод баялагт маань энэ ухамсарт маань орсон төрөл бүрийн мэдээллүүдийг баялаг гэж үзье. Баялаг хоёрдугаарт. За энэ мэдээллүүд яаж орж байгаа вэ гэхлээр нэг нь таны хэлж байгаагаар үе удам дамжаад нөгөө хэлдэг, хэрэгэлдэг үг гаргадаг зан авир байдлууд нь байж байгаа байхгүй юу? Түүнээс шүүгээрөө штэ нэг тийм ядуу амьдрах заяатай тийм ген гэдэг юм бол байхгүй. Хүүхдэн өсгөж өндийж байгаа тэр хооронд л бид нэр энэ ухамсарлуун байна ингээд юм хийж идэг байхгүй юу? Ядуу байх тэр мэдээллийг ухамсарт нь хийгээд өгчөж байгаа. Тэгэхээр чин тэр хүн ядуу сэтгээд байгаа. Тэгэхээр чин тэр хүн мөнгөнд ийм дургу ханддаг болсон нэг тийм ухамсар суучаад байгаа. Тэгэхээр мөнгө олж чадахгүй байгаа. Ялангуяа одоо манай энэ социалист нийгмийн үеийн боловсрол хүмүүжил, нийгмийн боловсрол хүмүүжил нь яасан бэ гэхээр өсвөл мөнгө хэд баялыг үзий хадгалсан байхгүй юу? Тэгсэн. Мөнгө хэд баялыг үзий хадгалсан. Өмчтэй байхыг хориглосон шүү дээ. Тэгээд манай жишээ нь намайг баг байхад манай аав бол нэлээд тийм жоох аж ахуйч хүн байсан байхгүй юу? Ингээд янз бүрийн тэдэс юм цуглуулад, юм хунаар юм хийгээд, зарж үрээд нэг өөрхөө ингээд хөдлөөд идэг. Тэгээд хашаа хороонтоо ингээд янз бүрийн эд хөрөнгө цуглуулаад ингээд идэг. Тэгээд баян палм гэдэг юм. Баян палмих гэдэг хочтой. Тэгээд баян палмын хүүхэд явж яах гээд намайг хүүхдүүд ингээд чулуу шиддэг. Тэгээд баян байгаа нь ийм аимшигтай шийтгэл буруу байж исэн байхгүй юу. Тэгэл юу лээ ховын хөрөнгө юу гэдэг байлаа юу шитгэдэг байсан бэлээ дээ. Хөрөнгө төнлгэн юу гэлээ дээ. Яадлын үлдэгдэл яасан гэдэг. Эд хөрөнгөтэй байх байдлыг дандаа үзий ядуулж ингэж исэн юм нийгэм соёлын орчинд бид өссөн байхгүй. Энэ маань яаж байгаа гэхээр нөгөө нэг дотоод эд баялагын маань хорлчиж байгаа. Ерөөсөө л
бидний энэ дотор ухамсар дотор маань бол бүхэл бүтэн нэг юм ертөнц байна. Дотоод ухамсарын ертөнц гэж байна. Бодол оюун санааны ертөнц гэж байна. Гадаад орчин ертөнц бол гадаад орчин ертөнц. Тэгвэл дотоод оюун санааны энэ дотоод ертөнц маань яадаг вэ гэхлээр гадаад орчин нөхцөлөө бүтээждэг байхгүй. Бүтээждэг. Сэтгэл гэж хэлээд байгаа шүү дээ. Буддийн гүн ухаанд бол дандаа сэтгэл гэж ярина. Энэ сэтгэлийн мөн чанараас л тэр гадаад эд баялаг нь хамаарат байгаа. Гадаад эд баялагийг бүтээхийн тулд дотоод ертөнц дээрээ бид нэг ийм зөв зохистой ухамсарын төлөв байдал мэдээллүүдийг бүрдүүлэх шаардлагатай байтал энэ маань ингээд сэвтээд буруу мэдээллүүдээр дүүрээд тэгэхээр чин зэрэг яаж бид энэ гадаад орчин нөхцөлөө эд баялагтайгаар бүтээх вүлээ тий. Тэгээд таны хэлсэн тэр удмаас хамаарч байгаа зүйлүүд бол юу вэ гэхлээр дандаа нөгөө нэг юм хэлдэг үгүүдээр нь дамжаад бидний дотоод ертөнцид маань бохирдол орчоод за хэлдэг үг байж болно нэг нь нөгөөх нь нөгөө зүгээр хараад өсчихнө л доо. Одоо жишээ нь аав ээжигээ маш их мөнгөний гачигдал асуудалд ороод маш хүнд хэцүү байгааг харж өссөн хүүхэд яадаг вэ гэхээр мөнгө гэдэг зүйл бол маш юм хогор хомос олоход хэцүү зов зүдэрж олдог одоо ерөөсөө мөнгө шиг л хэцүү зовлонтой юм байхгүй маань гэдээ ойлгочдөг байхгүй. Яг ингээд ойлгоод ухамсарлаад өссөн байгаа хүүхэд яадаг вэ гэхээр том болоод цаагаараа зөнгөөрөө нөгөө даалд ухамсартны мэдээлэл байгаа учраас цаагаараа зөнгөөрөө мөнгнөөс зүхтаах юм хандлагатай болсон байдаг байхгүй. Мөнгө ингээ хүн санал болгохоор бараг л нэг юм нэг жоохон муу болчих гээд байгаа юм шиг санагдаал тий. Мөнгө ярихаас жоохон зайлаал одоо нэг тиймэрхүү төлөв байдал бүр ухамсарт ингээ суудсан байдаг. Тэгээ өөрийгөө нөгөө үнэлж болохгүй юм шиг санагдаал тий. Ингээл өөрөө уул нь маш гоё аяг хийдэг юм ухамсар мэдлэг эзэмшчихэд байдаг. Тэгээ тэрийг би бол зүгээр энгийн нэг аяг хийдэг хүн биш юм аа. Миний энэ мэдлэг бол тий. За 10 сая төгрөгөөр л яхав чамд энэ аяг хийх юмаа би зааж өгөө. Гээд үнэлчихээр муу болчих гээд байгаа байхгүй. За мөнгө төгрөг яриад энэ хүн одоо намайг юугээ бодчих бол эсвэл бол нөгөө тэр мөнгийг ингээд дандаа зовлонтой холбоотой аав ээж маань багд маань ингээд айгүй зов зүдэрж мөнгө олж ирсэн юм чинь. Мөнгө гэдэг бол маш их зов зүдэрж олдог зүйл учраас хамаагүй их мөнгө энэ хүнээс авчих юм бол одоо энэ хүнээ зоочих гэдэг шүү дээ. Тэгээ нөгөө өрөвч зөөлөн сэтгэл гэдэг юм чи энэ дээр бас нөлөөлөд үнэ ингээд нэг хэлж чадахгүй. За ашиг жамд нэгээд амтхаа өнөр тэгсээ хийгээд өчтөө оч гэдэг юм те. Тэгэхээр мөнгөтэй болно гэдэг асуудал бол дотоод ухамсараас маань шууд хамаарж байна. Дотоод ухамсарт маань ямар мэдлэг, мэдээлэл байна гэдгээс хамаарж байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь тэрийгэ үнэлж чадж гэнэ үү гэдгээс хамаарч байна. Тийм ээ. За бүр гуравдугаарт нь таны өссөн орчин бага наснаас ихсээд өдийг хүртэл тэр мөнгө санхүүгийн байдал чинь эцэг эхээс чинь ихсүүлээд ямар байсан байдлыг харж өссөн тэр одоо баг тэ удмын ингээд явж байгаа тэр мэдээлэл нөлөөлж байна. Тэгэд одоо ингээд нөгөө гэгэрээ гэхээр хүсэл төрдөг хүнд хүсэл төрөхөөр шунал тачаал бий болоод идэг штэ. За тий. Мөнгө гэдэг чинь өөрөө хүний нөгөө хүслийг бадрааж идэг, шунал тачаал руу хөтлчидэг бас нэг юм адын шинжтэй штэ. Тэгэхээр чи энийг яаж одоо тийм гэгээлэг байдлаар бид ойлгох вэ? Маш зөв. Яг үүндээ бол энэ одоо нэг юм хүсч тачаадж хүсэлдээ баригдсан нас болоод л одоо бид бол ингээл нэг юм боолч юм шиг, эзэн юм шиг өөрөө баг аль төвшөнд нь яваагаа үл ойлгосон л нийгэмд ийм тогтолцоонд амьдраад байна шүү дээ. Яг зүйтэй. Та маш зөв гоё асуулт асуулаа. Тий. Мөнгийг бол ингээд нөгөө шуналтай холбоод ойлгодог бид нар. Тий. Шунал бол нүгэл юм аа гэдэг ингээд ярьдаг. За тэгээд нэг тийм жоохон гэгээлэг, гоё буянлаг ийм аргаар амьдрмаар байдаг. Тэгтэл чин шунлаа. Заавал шунал төрөөд нэг тий бусдаас нэг мөнгө шулж мүлжсэн нэг ийм муухай байдлаар мөнгө олмооргүй байдаг. Бүр ингээд нэг гаццсан байдалтай бас байдаг та. Тийм. Би өөрөө бас тийм байдалд орж ил байсан. Жоохон ингээд нэг буян номын бурхны шашин машин ингээд явмаар байдаг. Тэгтэл чин мөнгө хэрэгтэй байдаг. Тэгээ мөнгө рүү явж болохгүй юм шиг тий. Тэгэхээр муу буруу болчих байгаа юм шиг ийм байдалд өөрөө ч гэсэн орж ил байсан л да. Тэгэхээр зэрэг
бас л энд бол байна штэ. Тэр шунал хүсэл гээд байгаа, тэр муу муухай гээд байгаа хүслүүд мөнгөнд угаасаа буруу байхгүй. Мөнгө буруугүй. Өөрөөр хэлбэл одоо ингээд мөнгө дэмтэгтэй байж штэ тий. Энэ мөнгө бидрийг шуналтай болгоод байгаа юм. Бас сонин сүргсэн асуулт тий. Гэхдээ энэ мөнгөнд ямар буруу байгаа юм? Тэ? Энэ мөнгө ч одоо яагаад байгаа юм бидрийг тийм нүгэлтэй болгоод байгаа юм. Цэвэр энэ бол бидний л нөгөө дахиад дотоод ухамсарын маань асуудал байхгүй. Бид нар энд шуналтаж улаарч муу хүн байх эсхийг бид нар шийдэх юм уу? Бидний дотоод ухамсар шийдэх юм уу? Мөнгө шийдэх юм уу? Хөөрхий энэ мөнгөнд ямар ч буруу байхгүй. Би үнэхээр одоо хүн ингээд л одоо бүр байдгаараа шунаал хүний хайрлахгүй те хүнээс л одоо шулж мүлжилж яаж ийж нэг аргаар мөнгөний авч илээвэл болоо юм шиг нэг ийм мухай байдалтай явж байгаа хүн бол мухай штэ бас. Тийм ээ. Хүн чанар гэдэг юм байх хэвээр. Хүнд чинь сайхан тустай буянтай аргаар мөнгө бол бас хичнээн сайхан билээ тийм ээ. Нөгөө нэг бидний дотоод гоё юм ухамсарын дотоод баялаг маань мөнгө болж хуурж орж ирж байгаа шүү дээ тий. Тэгээ тэр баялгаа хэтэрхий ингээ шунлаар тэр хүнийг шулж мүлжих нэг тийм хэрэгсэл болгоод ингээ явж ивэл буруу юу буруу. Гэхдээ яг аль нь буруутай юм бэ гэдэг чинь байгаа байхгүй. Хүний тэр сэтгэл нь буруутай юм уу мөнгө буруутай юм. Тийм ээ. Мөнгө буруутай юм бол ингээл одоо энэ мөнгө авсан хүн болгоно л муу болж таарна шүү дээ. Тэгтэл чи мөнгөнөөс ангид хүн гэдэг юм байгаа юм. Энэ өнөөдөр нийгэмдэр мэдгүй одоо гямлаа ууланд сууж байгаа хүн бол ангид байгаа байж магадгүй тий. Гэтэл чи энэ 8 тэрбум хүн дотор бол ангид нэг хүн байнгүй шүү дээ. Тэгвэл бүгдээрээ муу юм шүү. Эсвэргээрээ мөнгөтэй байгаа хүмүүс тэгвэл бас даадгийн шаарууд муу хүмүүс юм уу? Адгийн шаарууд муу хүмүүс байж магадгүй зарим нэг нь тий. Бүгдээрээ лав биш баг. Тийм биз? За Монголд ч гэсэндээ ингээд мөнгөөр ингээд сайхан бүтээн босголт хийсэн хүмүүс байна шүү дээ. Тийм ээ. Айгуу гоё монголчуудад өгөөж байгаа бүтээн босголт хийсэн хүмүүс байна. Бүр эмнэлэг сургууль барьсан хүмүүс байна. Бүр ингээд буйны хандив цуглуулж агаад тийм эмнэлэг байгуулсан хүмүүс ч их л байна шүү дээ. Тэгвэл тэр хүмүүс мөнгө тийм л муухай юм бол тэр хүмүүсийн үйлдэл бас л муухай болчих нэс гэдэг асуулт гарна. Өөрөөр хэлбэл мөнгө муухай даа биш. Бидний энэ дотор байгаа асуудал асуудалтай байгаа даа. Гол учир нь. Тэгвэл бид нар энэ дотор байгаа тэр сэтлэн зөвөр мөнгийг олоод тэгээд тэр мөнгөөрөө зөв үйл бүтээж ивэл энэ шиг сайн юм гэж юу байх юм бэ? Тийм шүү. Тийм ээ. Тийм. Тэгээд за одоо манай нийгэмд байгаа бас нэг ийм зүйл байна. Бид нар чинь нөгөө гендер гэж ярьдаг боловч тэнцвэртэй харьцаагаа барьж чадсан уугүй юу гэдэг нэг саяхан би нэвтрүүлэг хийлээ. Эмэгтэйчүүдийнхаа зүгээс их хараал ерөөл хүртлээ. Тэрний үндсэн утга бол бид эм гэдэг энэ одоо хоёр хүйсийг нийгэмд эзлэх байр суурийг тэнцвэртэй байлгаж чадсангүй л гэдэг агуулга шийдэх гэж оролдоод. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд нөө эмэгтэйчүүдийн эрхийг хит их дахин шүтсэн гендрийн бодлого чи юун дээр хүргэсэн гэхээр эр хүнийг үн цэнгүй болгоцсон жим шиг. Гэтэл одоо эм хүний одоо гэр бүл дотор өөрх гэр бүл дотор хариуцж байгаа үүргийг харах юм бол бас тустай яваад байдаг. Гадаа гарч ир дотор орж ир бол эм боллоо гэл ингээл эмэгтэйчүүд мөн өгүүлжил байдаг. Эрчүүдийг болохоор ерөөсөө санхүү гэж харна. Дийлэнх одоо бараг 2000-ад оноос хойш хогтууд бол тийм л одоо үзэл хандлагаар өсөж штэ. Санхүүтэй бол гэрэлж болж байна. Тэрнээс тэрний нөгөө одоо удам судраар нөгөө одоо таны хилээд байгаа тэр удмаар дамжиж байгаа далд ухамсарын мэдээллүүд ямар өгөгдөлтэй байна гэдгийг бол сөхөр ханзаа алга. Тэр эрчүүд маань одоо ингээл уйлж болохгүй. Тэгээ би нүүрх гэрийн санхүүг даах ёстой гэд ингээд нэх хүнд ачаа авсан юм шиг бас гундуу тэрэндээ их дарамт үүрч явдаг ч юм шиг харцтай болсон.
Тэр эрчүүд маань тэр өрх гэр бүлээ авч явах хэвээр тижээх хэвээр санхүү бүгдийг зохицуулах хэвээр гэдэг энэ дарамтыг яаж дарамтгүйгээр хүлээж авах вэ? Ааха тий. Юу эрчүүдийн мөнгө олохгүй байгаа байдал нь санхүүгийн чадвараа бий болгож байгаа хэсэг нь эмэгтэйчүүдээс шууд хамаарна. Эмэгтэйчүүд. Таашаа сая өөрөөсөө гээд байгаагүй юм уу? Тий. Яагаад тэгэхээр тий одоо би ярих гэж байна. Түрүүн тав тэр дотоод эд баялаг гэдэг юм байна гэж ярьсан шүү дээ. За тэгээд бүр ингээд нөгөө бүр тэр дотоод эд баялаг нь бага наснаас хүүхэд наснаас за тэгэл аав ээжээс удам судраас хүртэл бүрдчих тохиолдол байна. Ерөөсөл эрчүүд гэдэг зүйл чинь энэ хоосоо аяг шиг юм. Сав. Дотор нь оруулж идэг тэр гол мэдээллийг хэн хийж өгдөг гэхээр эмэгтэй хүмүүс хийж өгдөг байхгүй юу? Ээжээс нь ахуулаад. Ээжээс нь ахуулаад одоо бол эхнэр нь хийж өгч идэг байхгүй юу? Өөрөөр хэлбэл дотоод эд баялагийг нь бүрдүүлэгч гол нэг их үндэс нь эмэгтэй хүн байдаг. Энэ савн дотор, энэ аяган дотор хор хийчүүл энэ хортой аяга. Аршаа хийчүүл аршаантай аяга. Аяг бол эрчүүд дотор нь байгаа тэр зүйл бол дүүргэлт нь бол эм хүн байх нь шүү дээ. Бол эмэгтэй хүн. Хор хийх үү, аршаа хийх үү гэдэг эмэгтэй хүнээс хамаарна. Яагаад гэвэл одоо та тийм үг сонссон байлгүй дээ. Эмэгтэй хүний өдөрт хэрэглэх үгийн чадамж 15,000 үг байдаг гэж. Эрчүүдийг бол 3,000 хүрэхтэй гүйтэх гэж. Тэ чи үнэн шүү дээ. Амьдрал дээр ингэж байж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ чихээр нь дамжуулаад энэ тархин дотор хэн илүү их мэдээлэл хийж байгаа. Тэгээ манай эмэгтэйчүүд яадаг вэ? За чиний наад чи ингээд нэг наад чи мөнгө олонч гэж юу яах вэ? Чи наад чи бүтлэнч гэж юу яах вэ? Тэ чиний аав чинь ээж чинь танаахан чинь баг мөнгө гүрч гэдэг юм байна. Ингээд ийм хор ингээд энэ аяг руу хийж байгаа. Тэгээд ийм одоо хор ингэж дотор нь хийчээд тэрийг хэн уухай. Гэр бүлийн хоёр чинь одоо тэгэл буцаагаад өөрөө л ууштай. Ийм байдалтай байгаа учраас яг энэ дээр бол бүр ингээд эрчүүдийн эрх бол жигнэсээ зөрчигдөж байна гэж хэлж болохоор байгаа байхгүй юу? Яг яахаа ингээ гараан зангидаа татгаад эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байгаа хүн нь бол эрчүүд мөн үү мөн. Тэ мэдээж эмэгтэй хүн гэзэл юу шалээжтэй эмэгтэй хүнд эрэгтэй хүн зодуулаад тэ. Гэтэл яг ясмын дээр нь бол яг энэ бэлэг чанараа эмэгтэй хүн чинь арга бэлэг хоёрын бэлэг чанарыг эмэгтэй хүн илэрхийлдэг шүү дээ. Тэг яг энэ бэлэг чанараараа жинкнээсээ оюун ухаан ухамсарын төвшөнд хүний эрх гендрийг зөрчиж байгаа хамгийн ноцтой зөрчигчд хүчирхийлэгчд бол эмэгтэйчүүд байх магадлал тун өндөр ер нь ч байгаа. Тэг яг юм дээр эннээсээ болоод манай эмэгтэйчүүд бас өөр өөрсөндөө гар хөргүүлдэг байхгүй юу? Яагаад тэгэхээр тэ эрчүүд бол ингээл байж гэн тэгтэл чи нөгөө ингээл элдв бусаар нь хэлээл янз бүр байна тэрэгэл ингээл хэлээд эрчүүд нь дургу хурайл яваад байна тэ тэгж ганц чаддаг юм зангидсан гар нь учраас нэг л өдөр ингээд гараа зангидал босоод ирдэг тэ хуримтлагдсан стресс мэдээж гарна шүү дээ яг үнэн тэ тэр тэрийг гаргаж байгаа арга нь хоёр гараа ингэж эрх зөрчигдөж байгаа шүү дээ. Яхаа бас зүгээр нийт ингээл хүмүүс донд бол янз бүрийн шалтгаан байгаа хэл та тий. Тэгтээ нэг ийм гол үндэс нь бол энэ дээр ингээ байж байгаа. Тэгээ манай эмэгтэйчүүд эрчүүдийнхээ энэ чих рүү хор хийж байгаа юу, аршаа хийж тэрийг дүүргэж байгаа юу, тэр чинь үндэ хүний эрхийн асуудал шүү гэдгээ бас нэг хомсорлчул зөв юм нэг. Хоёрт нь тэр аршаа хийсэн бол чи тэр мөнгө болгоод буцаагаад өөрөө хүртнэ. Чиний ажил төрөл чинь бүтэхгүй байна. Чи муу байна, муухай байна, дор байна. Одоо юу ч гэдэг. Тэгэхээр бусад айлын нөхрөөдтэй жишээ айл харьцуулаад гоо одоо ерөөс бол тэгэл янз бүрээр л нөхрийгөө байхгүйгээр л далд ортол хийчихэж байгаа шүү дээ. Тэгээд яаж тэр хүн чинь мөнгө төгрөгтэй байж чадах юм те. Одоо тэгвэл сая энэ дотоод эд баялагийг нь тэ ядуурл болгож дотоод эд баялагийг нь хорлож дотоод эд баялагт нь одоо юм юу баялаг биш ядуурл бүтээгээд байгаа хүн нь бие юм байна гэдгийг манай эмэгтэйчүүд энэ
энэ өдрүүдэд ойлгоод те энэ цэргийн баяр болж штэ энэ цэргийн баярын энэ өдрүүдэд ойлгоод тэгээ энийг ойлгоод эрчүүдтэй сайхан юм дотоод эд баялагийг нь бүтээж өгөх хэрэг мэдээллүүдийг оруулж өгч эхлэх юм бол энэ маш том бэлэг те 18-ны 3 сарын 18-ны нэг орой магадгүй нэг хамт кино үздэг ч юм уу гоё хоол хийж өгснөөс ч илүү эд баялаг юм бэлэг юм. За одоо гэр бүл дотор бас нэг байгаа үзэгдэл юу гэхээр нөгөө л мөнгөтэй холбоотой. За эр нөхөр мэдээж одоо үнэлгээ сайтай ажил хөдөлмөр эрхэлж иж болно. Цалин цавуу буулаа. Тэгээд л ерөөсөө эхнэрийн данс руу. Энэ юу н хэр зөв хандлага вэ? Тэр нөхөрт одоо таны саяын хэлж байгаад энэ доторхыг одоо аршаанаар дүүргэх ядуур биш баялагтай байлгах үндсийг нь таслахгүй тулд ядаж олсон орлогынх нь хэдэн хувийг үлдээх ёстой биш гэдэг юм үү те. Тэг яг энэ бол яг нэг тийм эд баялаг эсвэл бол тийм эрх зөрчөөд байгаатай гэхээсээ илүү итгэлцэл гэр бүлийн хосуудын тэр гэр бүлийн харилцаа итгэлцлийн асуудал байх л гэж бодож байна те. Үнэхээр зүгээр хүчээр ингээ бүх цалингийн чинь чи цалингаа над өгөх ёстой гэж байдлаар ингэж авж байгаа мó. Эсвэл үнэхээр нөгөө нөхөр бас итгээд өгч гэнэ үү? Итгээд гэр бүлийнхээ гол ямыг эхнэр нь илүү сайн аваа зохицуулж чаддаг учраас өгж байгаа мó. Одоо тэрийг бол хэлж мэдэхгүй байна. Яг энэ байдал нь өөрөө эрчүүдийн хувьд мөнгө санхүүгээ бүтээхэд нь сөргөөр нөлөөлж байгаа юу, нөлөөлөхгүй байгаа юу гэдгийг ярих юм бол магадгүй. Яагаад тэгэхээр яадаг вэ гэхлээр дөрвөлсөн те эрчүүд бол ерөөсөө л энэ эрчүүдийн дотоод ухамсар сэтгэлгээ дандаа эмгтээчүүдээс ингээд хамаарч идэг тийм хамааралтай тийм бүр байгалийн сэтгэгтэй амт шиг байдаг. Тэхлээгийн зэрэг мөнгө ингээд илүү их мөнгө олъё инээ тэрэгээд ингэсэн чинь магадгүй эхнэр нэг чи тэгнэ гэж байхгүй алуу наад мөнгө аваад тэр гिचээд юм нэг юм хорио олцоод байх магадлал аюу их өндөр харагддаг байхгүй юу? Нийтлэг гэр бүлүүдэд. Яагаад тэгэхээр нөгөө эмхтэй хүн гэдэг хоёр төрөл зүйлийн хүн байна шүү дээ тий. Энэ хоёр төрөл зүйлийн хүний сэтгэлгээ ухамсар нь ингээд байглаасаа өөр. Эмхтэй хүний ухамсар бол илүү өнөөдрөөрөө ингээд ойр зургийн юм дээр илүү сайн ажилтдаг нэгтэй байжилдаг бол эрчүүдийнх өнөөдөр маргаашийн зүйл дээр ажилдаггүй баг ерөөс. Тоодгүй. Илүү алсыг илүү томыг харах хандлагатай байдаг байхгүй юу? Тэгээ илүү алсыг илүү томыг хараад нөгөө эрчүүч хөдлөх гэхээр яадаг вэ гэхээр эмэгтэйчүүд нь ингээд тэрлүү нь хөдлөхгүй өнөө маргаашийнхаа юм дээр төвлөрөөд өнөө маргаашийнхаа юмыг зохицуулах гээд мөнгө санхүүгээр нь ингээд боомлоод нэгсэн та. Тэгээ чи тийм ихлээ өнөөдөр юм байна тийм байна гэд ингээд ах нэг иймэрхүү байдал бол харагдчихлээ гэдэг л та хүмүүс төр. Одоо ингээд ярихаар бас л одоо бурхны шашны үзэл гэхүү эсвэл одоо гэгэрлийн мөн чанар дээр бий болсон ойлголт гэхүү хоосон чанар гэж байна. Тэрний эсрэг монголчууд юу гэж бид нар хоосон чанарыг гэж идэм монголчууд ч бол дүүргэх чанартай гэдэг ч юм. Тэр энэ хоёрын утга авцалтайг жишээ нь мөнгөн дээр яаж тайлбарлаж болох вэ? Хоосон чанар гэл ингээл ярихаар бүр таг юу ч байхгүй юм шиг л одоо нэг юм ойлголт бол олон хүнд байдаг штэ. Гэтэл дүүргэх чанарыг бол одоо энэ сав дүүрээд хальж байгаа ч юм уу нэг тийм төсөөлтөй байдаг. Гэтэл миний зүгээр дотроо бодожоор энэ хоёр үндсэндээ нэг мөн чанартай юм шиг тэгэлгүй байх. Хоосон чанар гэж байгаа нь бидний ойлгож байгаа шиг хов хоосон гэсэн үг биш байхгүй. Аливаа юмас шүтэн барилдсан дүүрэн чанартай гэж хэлж байгаа. Шүтэн барилдсан. Шүтэн барилдана гэдэг нь бие биенээсээ харилцан хамаарсан, бие биенээсээ ингэж нийлж бүтсэн. Энэ ширээ гэхэд чинь төмөр орсон байна, мод орсон байна, унцар орсон байна. Ингээл зөндөө юм орсон байна шүү дээ. Төмөр нь ихтэл чинь цаашаа төмрийн өдөр байгаль магаал ингээл чөчнөө юмнаас хамаарж байгаа шүү дээ. Тэгэл будаг орсон гэл ингэх юм бол маш олон юм бүрдэж дүүрч өөрөөр хэлбэл ширээ бий болж байгаа байхгүй. Одоо агаарыг бид нэр ингээд хоосон гэж бодож байна. Хоосон чанар гэхээр нэг хов хоосон юм шиг санаж байгаа үгүй байгаа шүү дээ. Энэ агаар дотор ч уус явж байгаа шүү дээ. Агаарын чигшэлгээд яриад идэг ч дээ. Уус явж байгаа, тоосон цор явж байгаа. Тоосон цорын хэмжээ агаарын тэр чанарын үзүүлэлтээр тэдний хэмжээ их давж гин гэдэг ингээд байчихлаа шүү дээ. Агаарын бохирдол гэж яриад байгаа чинь үнэндээ утаа чинь агаарын бохирдлын ганцхан үзүүлэлт юм байл шүү дээ.
Дотор нь тэр нарийн ширхэгтэй тоосонцор хөхрлөг хүчлийн хими гэдээ маш олон юм байж ээж Нарийн задраа. агаарын бохирдол болж байгаа байхгүй. Ганцхан гэрээр олон утаа биш. Тэгэхээр энэ агаарыг ингээд хоосон байна гэж бид нар харж байгаа чинь үгүй дотор нь уус байна, тоос, шороо, машины яндангийн хий, нүүрс хүчлийн хий тий. Энэ тоос, шороо гэдэг дотор чинь тоос, шороон дотор ч өчтөчнөө элементүүд байж байгаа шүү дээ. Их мэтлэнгээр бид нар хоосон гэж ярьдаг болвол хоосон биш. Хоосон, оргуу хоосон гэж ойлгож ивэл нэг талдаа буруу болно. Дүүрэн гэж ойлгож болно. Гэхдээ дүүрэн гэж ойлгох юм бол зөвхөн дүүрэн гэдгээр нь яриадах юм бас буруу болчихно. Дүүрэн биш шүү дээ. Тэгэхээр энэ хоёр чанар нь тэгвэл мөнгөн дээр яаж буух юм бэ гэвэл мөнгө гэдэг зүйл бол хоосон чанартай юм аа гэж хэлнэ. Яагаад тэгэхээр түрүү байсан шүү дээ. Энэ мөнгөнд ухамсар байхгүй шүү дээ. Энэ мөнгө сайн ч биш, муу ч биш шүү дээ. Тэ? Энэ мөнгө сайн муу байхыг мөнгө биш юу шийдэж байгаа. Би энэ мөнгөөр ба шүү дээ. Арх аваад уучвал муу. Би энэ мөнгөөр магадгүй үнэхээр хэрэгтэй байгаа үлбэрч өгөх гэж байгаа хүнд хоол аваад өгчвөл энэ мөнгө сайн. Тийм үст. Тэгвэл энэ мөнгөнд хандж байгаа миний хандлага, миний үйлдэлээс л энэ мөнгийн сайн муу хэсэг нь хамаарах хаас биш. Мөнгө өөрөө сайн ч биш, муу ч биш хоосон чанартай байгаа. Тийм бааз? Тийм байна. Тэгэхээр хоосон чанар гэдэг байгаа нь нэг талаасаа дүүрэн байгааг илэрхийлж байгаа болохоос боловч энэ зүйлийг чинь ямар байхыг нь шийдэж байгаа шийдэл нь надаас хамаарж байгаа энээсээ өөрөөс нь хамаарахгүй байгаа байдлыг хоосон чанар. Хов хоосон бидний ухамсарч хов хоосон шүү дээ тий. Хов хоосон мөртлөө энэ мөнгийг сайн муу байх хэсгийг бид нар шийдээд байгаа шүү дээ. Хов хоосон бидний ухамсар сайн муу байдлыг шийдэж шүү дээ. Тэгэхээр чин зэрэг тэр чинь хоосон биш бас бодтой болоод шүү дээ. Дүүрэн болоод шүү дээ. Хүний нэг юм сав биений өгөгдөл гэж ярьдаг штэ. Тэгээ тэр сав одоо ингээд магадгүй надад ингээд нэг 2 литрийн бетаны хэмжээтэй сав байлаа гэхэд тэр сав 2 литрийн багтаамжаараа эзлэхүүнээ дүүргээд дүүрсэн байтал цоорхоо болвол урсаад гойжод алга болно тий. Дүүрсэн хэрнээ ингээд халгад ингээд тал тишээ ингээд цэлэлзүүлээд байвал асгараад бас ингээд тал нь үгүй болчих боломжтой. Тэгэхээр эний чи хүмүүс нөгөө нэг чиний өгөгдөл угаасаа тийм л хэмжээтэй. Чи тэр хэмжээндээ л байна. Чи тийм хэмжээтэй хэрнээ чи цоорхоо. Тэгэхээр чи нөө тийм хэмжээтэй байгаад өгөгдлөө хөгжүүлж чадахгүй ингээд асгаал байдаг гэдэг шиг. Тэр энэ ойлголтыг бид одоо тэр нөгөө дотоод баялгаа үн цэнтэй байлгах гэдэг юм дээр яаж барих вэ? За зүйтэй. Энэ дээр чинь бол штэ хамгийн нэгдүгээрт нь бид нар мөнгөний тухай ярьж байгаа. Тэгээд мөнгө олох бол өөрөө нэг л тал нь юм шүү гэдгийг бас харах хэрэгтэй. Мөнгө олсон хүн яадаг юм? Зарцуулдаг. Яг үнэ. Зарцуулах, мөнгө олох хоёр чинь хоёулаа нийлээд чиний санхүүгийн нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа юм шүү. Чи баян байх, ядуу байх эсхий чинь энэ хоёулаа шийднэ. Хоёулаа шийднэ. Энэ хоёр чинь бас арга байлиг. Тэгэхээр бид нар бол мөнгө олох дээрээ л хичээгээл төвлөрөөд байдаг. Зарцуулах дээрээ төвлөрөд одоо анхаарал хандуулдаг байхгүй юу? Тийм байна. Тэгвэл таны түрүүний хэлж байгаа цоорхоо сав болчих шүү дээ. Цоорхоо савд хичнээн их юм хийгээд ямар нэмэр байх. Мөнгө олж байгаа дээрээ бид нэр анхаарахаас гадна зарцуулах тэр байгаа байдал дээр анхаарал хандуулж чадах юм бол зарцуулж байгаа мөнгө маань буцаад орлогоо бүтээдэг байхгүй юу? Бид нэр зөв зүйлд одоо хуримтлалд эсвэл буцаад мөнгө болоод ороод ирэх тийм их боломжтой потенциалтай зүйлдээ мөнгөө зарцуулж гэнэ үү? Шал хэрэггүй юмдаа мөнгөө зарцуулж гэнэ үү гэдэг маань бидний санхүүгийн орлого мөнгөтэй байхгүй хамтдаа шийдэж байгаа учраас энэ дээр хоёулын дээр нэг гэж анхаарах хэрэгтэй. Нэг хоёрдугаарт нь дотоод эд баялаг гэдэг түрүүн та бүхэн ярьсан. Та энэтэй холбоотойгоор яаж тэгвэл тэр дотор сав маань тий дотор сав маань
цоорхой биш. Яаж ингээ бүрэн бүтэн байх юм бэ гэхлээр зэрэг дотоод баялагтай шууд холбоотой. Шууд холбоотой. Бидний дотоод эд баялаг их байх тусам мөнгө олох баялаг бүтээх чадамж төдий хүнийгээр чинээгээр их байна гэсэн үг. Их байна гэсэн. Тийм учраас бид нар юм сурж ухаарж мэдэх зайлшгүй шаардлагатай. Зайлшгүй шаардлагатай. Юм сурж ухаарж мэдхээс гадна яах вэ гэхээр тэрийг эргэлтэнд оруулах, мөнгө олгох ийм чадвартай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мөнгөтэй болно гэдэг нь зөвхөн нэг тийм цаасан мөнгөтэй холбоотой биш. Дотор эд баялагийг дотроо нь бий болгоод тэрийг бүтээл болгож гараасаа гаргаад нэг ямар нэг ийм барьцтай юм болгож гаргаж тавиад бүтээгдэхүүн үйлчилгээ болгоод тэрийгээрээ хүнд өгөөд тэгээ буцааж орж ирээд нөгөө цаасан хувилбарт шилжээд ороод ирчихтэй. Эн чинь бол данс чинь байгаа мөнгө. Орж ирсэн хойно дахиад зарцуулах дээрээ бас ухамсартай ухаалаг хандаж яах нь энэ ингээд цогцоороо энэ бол бидний мөнгө санхүүг бүрдүүлэх ийм систем шиг юм бол. Тэгэхгүйгээр бид нар зөвхөн л нэг мөнгө олох, мөнгө л олчвол болоо гэж бодоод байгаа бол асар том эндүүрэл. Тэр мөнгө чинь хаанаас ургаж бий болж байгаа дотоод эд баялагаас. Дотоод эд баялаг гэдэг дээр юу байх вэ гэхлээр зэрэг хамгийн нэгдүгээрт нь энэ мэдлэг ур чадварууд байхаас гадна бидний тэр нөгөө нэг одоо нэг сэтгэлгээ, зөв сэтгэлгээ гэдэг юм байна шүү дээ, тий. Одоо нэг хүнлэг байдал юм уу, буян энтер гэж ярьдаг шүү дээ. Энэ бол бас мөнгөтэй бол асар чухал нэг юм дотоод эд баялаг. Зүгээр л ингээд юу яаж байгаа шүү дээ. Зүгээр л нэг тийм харилцаа сайтай хүн байл л да. Айгуу сайхан гоо яхаа гэж инээ тэрэгээл ингээд хүн болгонтой нэг сайхан харилцаатай хүн байдаг шүү дээ. Ийм сайн харилцаатай хүн маш их дотроо ур чадвар эзэмшсэн тэгээд ингээд ганцаараа ингээд гэртээ сууж байгаа хүнээс хамаагүй их мөнгө олно шүү дээ. Тийм. Яг тэгэхээр мөнгө гэдэг юм чинь ингээд дандаа хүн дамжиж орж ирдэг юм байдаг байхгүй юу? Хүнээр дамжиж орж ирдэг. Тэгээд харилцаа сайнгүй бол нөгөө мөнгө олж чадах чадамж нь ингээд төдий ч нэгээр буурчлаа гэсэн үг шүү дээ. Харилцаа сайн байна гэдэг энэ зүйл чинь тэр хүний дотоод нэг эд баялаг байж шүү дээ. За тэгэл зөвөр хүнд айгуу гоё ингээд тустай буянтай хүмүүс байдаг шүү дээ. Айгуу гоё хүний төлөө ингээд хүнд их тус болж идэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс буцаагаад нэг юм гоохот хэн ч их л дуртай өгнө шүү дээ. Тийм хүн нэг бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахад яадаг вэ гэхээр дэмжээ худалдаж авъя гэл ингэдэг үстэй тий. Гэтэл чинь ганц нэг авин хуваа гэжсэн хахир хатуу нөхөрт нэг юм бизнес хийхээ явж яах гэвэл за гэдэг. Хийлс төрч ингээл байж байна. Энэ юу харуулдаг байна гэвэл бидний дотоод эд баялаг гэдэгт зөвхөн нэг мэдлэг ур чадвар биш. Нөгөө яриад байгаа буянлаг байдал, нөгөө нэг зөвхт хүн гэдэг зүйл чинь дотоод эд баялагын нэг амин чухал сүнс нь байгаа шүү гэдгийг илэрхийлээ. Ингээд цаашаа явах юм бол нөгөө нэг Бурхан Буддагийн сургаал дээр юу гэж өгдөг вэ гэхээр те эд баялаг бол буйны үр гэдэг байгаа чинь. Бас учиртай үнэн болж таарах нь эндээс гарч ирж байна. Ерөөсөө бид нэр энэ цаасан мөнгө, зоосон мөнгө ингэж хэвлэгдэж гарснаас болж мөнгөний талаар их буруу ойлголт бий болсон гэж бол бас түүхэнд байдаг юм байна. Баялагын талаар. Яагаад гэхлээр хуучин болвол яасан бэ гэхлээр жишээ нь аяг хийдэг хүн болвол энэ ширээ хийдэг хүнтэй аягаан ширээгээр солилцдог байсан байл. Эд материалыг бараад баатарлж байгаа юм шиг тийм ингэ солилцдог байсан. Мөнгө байхгүй учраас. Тэгэнгүүт яах вэ гэхээр би аягаан сайн хийх нь л олон ширээтэй болох, илүү гоё тансаг ширээтэй болох боломж байсан байхгүй. Тэгээ зөвхөн энэ аягаан сайн хийх дээрээ би төвлөрөн аягаан сайн хийх ур чадварыг эзэмшин, аягаан сайн хийхийн тулд би бусдад сайхан сэтгэлээр хандах ёстой гэсэн яг үнэхээр тэр хүний хэрэгцээг нь хангасан аяг хийх ёстой гэсэн ийм зөв баялагын ухамсар бол тэнд байсан байна. Тэгсэн чинь аягийг ширээгээр солихгүй аягаа мөнгөөр солиод мөнгөөрөө бусад өөр зүйл авна гэдэг ийм гарч ирж байгаа шүү дээ. Цаасан мөнгө гараад ирж тэ. Тэгэхээр одоо яах вэ гэхээр би ахиухан цаасан мөнгөтэй болчвол ахиухан юм авах хэрэгтэй боломжтой болчих шүү дээ. Тэгэнгүүт нь аягаан би халтар болтор хийчээд худлаа өнө хулигдж байгаа түүнийг зараад ахиухан мөнгө авах боломжтой болж эхэлж байгаа байхгүй. Тэгээд ахиухан мөнгөтэй болчлоо тэр мөнгөөрөө би
өөр бусад зүйлүүдийг авах бас боломжтой болно шүү дээ. Энэ дээр нэг ийм жоохон юу гарч байна. Буруу сэтгэлгээ ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна. Ийм юм бас болсон байна. Тэгэхээр зэрэг дотоод эд баялаг гэж та бүхэн ярьж байгаа энэ зүйл төр бол тэр буянлаг байдал, бусдад тустай байдал, бусдын төлөө сайхан сэтгэл өглөг буйнаас бол эд баялаг үүсэлтэй энэ төр гэдэг байгаа чинь те энэ юм чанартай хийх, бусдтай сайхан харилцаатай байх, тустай буянтай байх. Хүний төлөө гэсэн ингээд юм хийчүүл хүн чинь баяж штэ. Тэр хүнд аюул болох өгөөчтэй юм өгжөөж бид нар чинь буцаагаад мөнгө нь орж ирнэ штэ тий. Яаж хийж гал нэг юм нэг муухан гаргаар ахиухан мөнгө авчих гад байвал эн чинь буянгүй л ажил болно штэ. Дотоод буянлаг байдал гэдээ ингээ ярихаар нэг ийм юу бодогдож байна. Одоо монголчууд хүнийг ингээ царай төрхөөр нэг шинждэг. Тэгэл чихийг хараал, хамрыг хараал, нүүрний ингээд зөв тэгш хэлбэр байна уу байхгүй юу гэд. Тэгээ ингээ харахаараагүй энэ хүн их буянтай нөгөө аав ээж нутаг олондоо их олон хүнийг хоололж ундалж олон хүнийг ингэж явж исэн гинлээ гэл. Тэгээд буянтай гэдэг тэр нөгөө нүүр царай бие махбодын тэр илэрхийллийг нь дагаад яг тэр буйнаа дагуулсан одоо их олон хүнийг ажил хөдөлмөрийн байраар хангадаг ч юм уу олон хүний хоололдог ч юм уу ингээд үйл ажиллагаанд дагалдаад идэх те. Тэгэхээр энэ нөгөө дотоод буянлаг байдлын илэрхийлэл сүнс дараа төрөлд одоо хэлбэрийн өөрчлөлт ирэхэд тэрнийхээ илэрхийлэмжийг бэлэг болгож ийн биен дээрээ авч гардаг уу? Гаралгүй яах вэ? Гаралгүй яах. Хүмүүс чинь ер нь мэдэрдэг хүмүүсүүд нь мэдэрж яана л та тий. Зур шууд энергиэр нь хараад мэдэрж яана тэр хүнийг аюулгүй буянтай хүн байна. Их баялагтай хүн байна гэд мэдэрч яана. Царай төрхөн дээр нь бас илэрч гардаг л байна л т. Илэрч гардаг. Тийм нэг шинж тэмдгүүд байдаг байна. Тэрийг бол манайхан хараад одоо чихийг хардаг ч юм уу те. Эсвэл царай өргөн магнатай, ухаантай байхаар байна ч гэдэг юм уу те. Ингээ хэлж идэг штэ. Тэгэхээр урд насандаа бид нар яаж байгаа вэ гэхээр айгүй их юм ухамсарын, дотоод баялагын ийм мэдлэг, мэдээллийг цуглуулж байгаа байхгүй дотроо. Дээр нь мөн яаж байгаа вэ гэхээр бусдтай хайрцаж, бусдад ингээд өглөг буян хийдэг ч юм уу. Ийм юм хийчих. Тэгэнгүүт тэрний хэв шинжүүд нь тэр нь бол хэдий дотоод ухамсарын мэдээлэл байдлаар байгаа боловч тэрний хэв шинж нь дараа төрөлдөө бие махбод дээр нь илэрч гарч ирэх ийм боломжтой. Ийм шинж тэмдэг байна л гэж үзэж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дотоод эд баялаг гэж та бүхэн яриад байгаа одоо энэ буянлаг зүйл дотоод ухамсарт маань байгаа мөнгөний талаарх зөв ойлголт, мэдлэг, чадвар зөв ийм сэтгэл, сайхан сэтгэл гэсэн үг тийм. Зөв сайхан сэтгэлийг бид нар төлөвшүүлж яах нь энэ төрөлдөө баян сайхан амьдраа зогсохгүй дараа төрөлдөө ч гэсэндээ баян тансаг амьдрах нөхцөлөө бүрдүүлж яана л гэсэн үг. Ер нь ингээд харж байхад би бол энэ дэлхийн их тэр бүмтэн баячууд байна шүү дээ тийм. Эдгээр бол урд төрөлдөө хийсэн асар их буйны төрлөө тэр юугаар байгаа нь ингээд харагдчих шиг байдаг. Яагаад тэгэхээр би бол энэ намтрыг их унших туртай л да. Тэгээд энэ тэр бүмтэн болсон хүмүүсийн намтруудыг ингээд уншиж яхад тэд нар бүр багаасаа нэг тийм сонин зөв сэтгэлээр ажилласан байдаг байхгүй юу? Би бол одоо саяхныг болтол бараг саяхныг болтол юу гэж ойлгож байсан бэ гэхээр мөнгө эд баялаг гэдэг бол ингээл ахиухан мөнгө л бусдаас л авж ил явах юм бол би баяжна гэж ойлгодог байсан байхгүй юу? Яг тэгэхээр мөнгө эд баялаг гэдгийг зөвхөн цаасан мөнгө ойлгоцсон байна шүү дээ. Тэгэл энэ цаасан мөнгийг л ямар нэгэн буруу зөрүү ямар хамаагүй аргаар их л олох юм бол би баяжна гэсэн ойлголттой байсан бол энэ саятнуудын намтруудыг уншаад үзэхдээ зэрэг үгүй юм байна гэдэг нь гарч байгаа. За тэрний дараа нь яа гэхээр бурхан Буддагийн сургаал номлолыг уншаад үзэхээр бүр үгүй юм байна гэдэг бүр таг батлагдаад гараад ирж байгаа. Тэгээ яагаад их хөөхлөөр энэ тэр бүмтэн болсон хүний намтруудыг ингээд судалж уншиж байхад бол тэд нэр дандаа багасаа нэг юм бусдад нэг юм гоё юм бүтээж өгөх тийм мөрөдөлтэй. Тэр мөрөөдлөөр их хөтлөгддөг тийм. Тэр мөрөөдлөөр хөтлөгдөг. Би баян болъё гэж биш. Жишээ нь Ford гэхэд чинь тухайн үед бол нөгөө юм морин тэргээр л ачаа бараа зөөдөг, тээврийн хэрэгсэл морил байсан шүү дээ, морин тэргээр. Тэгэхэл тэр машин бүтээгээд өгчхөөр тэр хүний бүтээмж, амар хялбар байдал, цаг хугацаа хэмнэх тэр хасар их давуу талыг олж хараад хүмүүс энэ машиныг унаа явахад ямар гоё байх бол хүн болгоныг ийм машинтай болгоё гэсэн бүр
ингээд бүр нэг дотор ассан тийм мөрөөдлөөр жихөрлөгдөжсэн байхгүй юу. Гэхдээ хамгийн наан одоо энэ хин биш үү? Майкл Цукерберг Facebook-ийг үүсгэн байгуулагч чинь намтрын уншаад үзсэн чинь тэр чинь ерөөсөн 13 настай байхдаа л юу яасан юм бэ штэ. Програм бичих эхэлсэн юм байна штэ. Тэгээ 16 настай байхдаа тэр оюутны байранд амьдарч байгаа хүүхдүүдийг бүгдийг ингээ хооронд нь холбодог. Одоо нэг Facebook-ийн жижигсгсэн хувилбар шиг тийм програм бичээд оюутныхаа байранд хэрэгэлсэн юм. Тэгсэн оюутны байрны хүүхдүүд нь ингээ нэг өрөөнд орчдөг штэ тий. Тэгэл хин ямар өрөөнд байгаа нь мэдэгдэхгүй ингээл танилцахгүй байдаг байсан чинь нөгөө сүлжээн дотор нь зураг мургаан тавиал гэрийн даалгавар маргаан солилцол бүүн аз жаргалтай оюутны байрных гарч ирсэн гинэ. Тэгэхээр нь маань хөнгөө ерөөсөн ийм програм хийгээд дэлхийд гаргавал дэлхийн бүх хүн аз жаргалтай болчих юм байна гэдэг. Дэлхийн бүх хүнийг би аз жаргалтай болгох юм байна гэдэг бүүн баяр хөөр ингээд тэрүүгээр хөглөгдөж энэ фэйсбүүкийг хийсэн байгаа байхгүй юу. Тэгээ яг ингэж ийм сэтлэр хийсэн ажлууд бол асар их үр шимээ өгдөг. Одоо буйны үргээд байгаа чинь энэ байгаа байхгүй юу. Дотоод эд баялаг гэж тавд яриад байгаа юм. Одоо Samsung компани гээл байна. Samsung компани чи Ebion Joel гэдэг хүн байгуулсан юм байна. Тэгээ тэр хүн чинь анх яаж байгуулсан бэ гэхэлэр Солонгос улстай бол тэр нэг иргэний биш тэр Японы даралт байх үед мань хүн улс төрийн тэмцэл хийж Японы энэ дарлаас ард түмнээ аварыг гэх нэг ийм бодолтой байсан байна. Өөрөө бол бас нэг нутгийн нэг ноёны хүүхэд. Тэгээд ард түмнээ ингээд гоё тий аз жаргалтай болъё гэж бодож ижээ л дээ. Дарлаас гаргая гэж бодчихсон. Тэгсэн нөгөө ард түмн өөр их олноороо өлбөрч өгч ийн гинэ. Маш их хоол ундг. Тэгэхээр нь маань хөнгөө ерөөсөө энэ улс төрийн тэмцэл хийхээр чинь хүн амьтан алагдаад улам их зовох юм байна. Харин энэ хүмүүсийг хоолтой болгох юм бол аз жаргалтай болох юм байна. Тэгээ би ерөөсөө энэ хүмүүсийг л Солонгосынхаа энэ ард ядар зүүн өлбөрч өгч байгаа энэ хүмүүсүүдийг хоол ундтай болгоё. Тэхийн тулд би бизнес хийгээд ингээ бизнес эхлүүлсэн байна. Тэгээ өнөөдөр тэр хүн өөхтэй өөртөө гэж хэлсэн байлаа шүү дээ. Миний энэ хийсэн бүтээсэн зүйл бол Солонгосын ард түмнийг тэжээж ивэл Солонгосын ард түмэнд ач тусаа үжээвэл өөр би хүсэх юм юу ч байхгүй гэж. Өнөөдөр одоо Солонгосын би саяхан ингээд мэдээ уншижсэн чинь Солонгосын нийт улсын төсвийнх нь 30 гаруй хувийг нь ганцхан Samsung корпорац бүтээт бий болгох юм байна шүү дээ. Манай одоо энэ Эрдэнэт оюутлын хоёрыг бараг нийлүүлсэн юм шиг тийм их орлогыг төсөвтөө оруулдаг ганц корпорац нь Samsung корпорац байхгүй. Тэр хүний тэр буянлаг сэтгэл зүй тэр хүн бол өнөөдөр өгчихсэн баг. Гэхдээ өгсөн хойно хүртэл ингэж ард түмнээ тэжээж шүү дээ. Бурхны шашинд бол одоо бодийн сэтгэл гэж ярьдаг шүү дээ. Хамаг амтны гэсэн бүгдийг хайрлсан тэр агуу их сэтгэлээр аливаа үйлийг хийвэл тэр хэрээрээ чамд их ашиг тусаа өгнө. Тэр хэрээрээ чамд бусад нийгэмд их ач тусаа өгнө гэж. Бусдыг хайрлсан, бусдын төлөө гэсэн сэтгэлээр хийвэл. Тэгэхээр зэрэг энэ бүх зүйлүүд чинь дотоод эд баялаг гэж та бүхэн яриад байгаа энэ зүйлүүд өнөөдөр л нэг гинтхэн л ингээл нэг ухаарчаад л ингээд яриад байгаа биш. Энэ бүх тэр бумтан болсон хүмүүсийн намтраар батлагдсан бурхан буддаа тэргүүтээ гэгэрхсдийн үннийг таньсан тэр ухаарлаар сургаал номлолтод дамжиж үлдсэн юм л байхгүй. Яг ийм сэтгэлийн одоо боловсрал гэхүү те ийм төлөвшөлтэй ийм ухамсараас Монгол банкны бодлогыг мөнгөний бодлогыг хэрэгжүүлчихлих буянтай ч юм шиг санагдлаа. Одоо улс төрд нэг байгаа ийм ойлголт байгаа штэ. Ялангуяа улс төрд нөгөө квот энтер гэж ярихаар улс төрийн эрчүүд л мөнгөтэй штэ. Эмэгтэйчүүд мөнгөгүй. Тэгэхээр тэр тэрбум төгрөгийн босхийг чинь бид нар яаж давах юм? Тэгэхээр энэ ерөөсөө л нөгөө эрчүүдтэй л зориулсан улс төрийн дараагийн сонгуулийн тогтолцоог л бий болгож гаргаж ирж штэ та нар гэдэг. Энэ ойлголт нөгөө эсрэгээрээ ард иргэдийн эгэл ардын амьдрал дээр буугаад ирэхээр муусайн эрчүүд бол мөнгө олох ёстой. Бид нар ингээд одоо идраар тэжэглэх ёстой ч гэдэм юм. Бүр нөгөө бухимдсан хэсгийн нэг шүүмжлэл юу гэхээр одоо бол бид ёстой нэрэ харц дооцсол дээш нь дахиа гаргацсан. Эдгээр бол ингээд нөгөө шунлын сэдэл дээр бийжсэн ийм тогтолцоонд боловсрал эзэмшсэн учраас яг энийгээрээ яваад ингээд буянтай бид хэдийгээ бол ингээд даралж мүлжиж гинэ. Яг язгууртан ямтнуудаа бид байх ёстой суудал дээр нь суулгаж чадаагүй учраас тогтолцооны хажууд л үүсэж байна ч гэдэг юм уу. Тэгэхээр мөнгөтэй холбоотой хэрнээ
асар их нийгмийн бухимдлыг бий болгодог, үл ойлголцлыг бий болгодог, эмх цамбраагүй нөхцөл байдлыг бий болгодог. Үзэл бодлын нэгдэл биш салаа мөчрүүдийг бий болгодог ийм одоо уур амьсгал нийгэмд хавтгай байна шүү дээ. Тэгээ таны хэлж байгаа зөвлөлтөө аль аль нь л байгаа. Таны наад хэлж байгаа чи яг тийм бодит байдал байгаа. Аль аль нь зөв. Үнэхээр монголчууд бид нэр яг ингэж бие мөнгөтэй болъё гэж зүтгэхээсээ илүүтэй энэ улс орн чинь миний язгуур угсаа удирдах ирсэн миний ард түмэн шүү гэх ийм сэтгэлгээтэй ухамсартай сэхэлэг язгууртнуудаа бүгдийг устгацсан шүү дээ. Дээр нь яасан бэ гэхлээр ард түмнийг юу нь яаж удирддtiin бэ гэдэг энэ өв соёл эрдэм мэдлэг дамжиж ирсэн те өв уламжилж дамжиж ирсэн оюуны боловсролоо бид нар бас гийцсэн байхгүй юу? Ард түмнийг яаж удирддtiin гэхлээр Чингис хаан хэлсэн байгаа шүү дээ. Сэтгэлийн удирд гэж байгаа зү. Тэгвэл бие нь хаа холдох гэж те. Төгжрлийг бууруулж ард түмнийг удирдгээгүй байхгүй да. Гэхдээ яг Чингис хаан мэдээж тэр үед төгжрөл гэж байсан биш. Гэхдээ гол нь ухамсар гэдэг юм чинь чухал шүү л гэдэг Чингис хаан хэлсэн байхгүй юу? Үнэхээр Монгол улс хөгжиж гэвэл Монголын төр сайн ажлыг гэвэл Монголын ирээдүй гэрэлтэй байлгыг гэвэл бид нар ухамсар ард түмнийхээ ухамсарыг бид нар гэгэрүүлэх хэрэгтэй байхгүй юу? Одоо хуучин тэр бас л Чингис хааны бас угсалтай хос ёсны төр гэж байсан юм байна шүү дээ. Хос ёсны төр гэж бүр Чингис хаанаас угсалтай төрийг удирдах онол байсан юм байна. Тэгээ энэ түүх судлаач эрдэмтэд ярьж байна. Тэр нь юу вэ гэхээр нэг нь бол ахуй байдлыг хууль номоор засаглаж гадна талаас нь ахуй байдлыг нь амьдралыг нь сайжруулж засах тухай нэг нь. Нөгөөх нь нөгөө хос гэдэг шүү дээ. Нөгөөх нь юу вэ гэхээр дотоод ухамсарыг нь ард түмний сэтгэлийн боловсрол гэж хэлдэг юм уу те. Дотоод ухамсар гэгэрлийг нь шашны боловсролоор дамжуулж засаж залруулж дотроос нь гүйгүүлэх тухай, засаглах тухай. Энэ хоёр аргачлалаар ард түмнийг удирдна гэсэн ийм онол боловсрол Монгол чууд явж исэн юм ёс уламжлалтай ард түм юм байл л шүү дээ. Гэтэл одоо бол ингээд зөвхөн дотоод ухамсарыг нь боловсролын систем гэдэг ингээд орхицсан. Боловсролын системээр тэрийн дотоод ухамсарлын мэдлийг авч чадахгүй байгаа харамсалтай. Бүрэн авч чадахгүй байгаа. Дутуу авч байгаа. Ганцхан ахуй байдлыг л засах гал үзээд байгаа байхгүй юу? Гэтэл чи энэ ахуй байдал чинь түрүү хэлсэн те мөнгө гэдэг зүйл дотоод эд баялгаас гарч байгаа шиг ахуй байдал мөн л дотоод сэтгэл зүйн орчноос нь шууд хамаарна шүү дээ. Энийг манай төр засаг ухаараасаа л гэж би ботдог шүү дээ. Харин яг хүнийхээ нөгөө ухамсарыг хөгжүүлэхгүй те. Тэгэл хаваагаа хэлсэн байгаа шүү. Хүний хөгжил гэхээр байшин барилга мэдлэг биш. Ухамсарын хөгжил байж сая хөгжил ярина гэдэг чинь л үнэн байна. Ухамсарын сэтгэлийн боловсрол. Тий. Сэтгэлийн зөвхт сайн сайхан байдлыг хөгжүүлэх ийм арга хэмжээг төрөөс зохион байгуулалтаар дэмжиж өгч явах хэрэгтэй байхгүй юу? Одоо энийг яаралтай хийх хэрэгтэй л дээ ер нь бол. Харин Mind Power подкастын маань шинтэн сонссон үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид энэ удаагийнхаа дугаарт мөнгө ба далд ухамсар сэдвээр ярилцлаа. Подкастыг маань хөтлж намайг чиглүүлж өгсөн сэтгүүлч редактор Дөлгөөндөө маш баярлалаа. за дараагийн дугаар хүртлээр баяртай үзэгчтэй.